За энэ сайхан амтныг одоо сайхан танилцуулъя. Хамрын цогч юм уу? Энэ бас хамар дотор бас ав эднэр байгаа хаа тий? Аа. Энэ хамар дотор бас нэлээд эднэр байгаа шүү. Дунджаа эднэр байгаа. За одоо жишээ нь одоо IG одоо 750 буюу 750 морины хүчтэй 2.5 литрийн доо танк буюу short block байна. За short block бол жишээ нь 700 IG 750 short block яг Америкаас худалдаж авах нь 5000 доллартай байгаа. Тэгээд чи такс нэмэгдэн, тээвэр нэмэгдэн. Такс нэмэгдэн, тээвэр нэмэгдэн гэх мэтлээ. Тэгээд чи бараг 20 сая төгрөгийн мотор юм биш доод ангил гэхээ тий. За энэ дээр одоо турбо жишээ нь Precision 62 амар том турбо юм аа. Ер нь бол нэлээд том турбо байгаа. Одоо энэ одоо сорох нь одоо хэдийн чим юм чинь? Бараг 4 мөрийн чим шүү. 4.5 4.5 ч нэлээд том байна тий. За энэ дээр чинь өөр за IG-ийн fuel rail байгаа. За rail 1050 болов. Би яг эзэн болохоор бас сайн мэдэхгүй. Тий, одоо чинь ингээд энэ шиг энэ чи rail kit юу лээ? Fuel rail kit гэж. Fuel rail kit гэж явж байгаа. Аль болох энэ бас бензинтэй холбоотой. Алдагдaltaгүй яг жигтгэн ингээд бүх цилиндр рүү цацж өгдөг зорилготой. Тий, одоо Subaru чинь 1 2 3 4 гэж ингээд 4 цилиндр чинь нэг дээр нь дутаад байдаг ш 4 дээр нэлээ тий. Заримдаа юу нь бол яг өндөр бүүстэн дээр өндөр хурд аваад өндөр ачаалт өгч явах тохиол сток одоо тэр бензин форсунк цацлал. Форсункны бензин цацлалт нэлээ алдагдaltaй байх маа. Тий, тэгээ өөрийнх нь бензинийх нь бас юу ингэж тойрж явдаг ш тий. Энэ болохоор хоёр салж байгаа гэсэн үг ш тий. Зүг үү тий. Цаанаас ихлэ хоёр салж ирээд энэ руугаа зэрэг цэцэн. Тий. Бензин цацлалтан дээр бол аль болох одоо алдагдaltaгүй цацлах зорилттой юм. Энэ чинь метанол хэвчтэй. Зөв үү? Энэ бол нөө метанол инжекшн буюу агарын сорлон дээр юу яаж байгаа. Одоо спирт болон одоо юу ч хийж болно те. Өндөр одоо уралдаан дээр бол аль болох спирт цацж өгдөг. Тэгэхээр ингээд агаар мотор агаар сорохтой спирттэй агаар сорохоор илүү хүйтэн илүү ингээд өндөр одоо ачаал даах чадвартай агаар сорж авч байна гэсэн үг. Тэгээ ийм хөнгөн цагаан ард адэртай. Дээрээс нь фимиктэй тий. Цагаан жатар химик байгаа. За манай одоо энэ дээр чинь харагдахгүй юмнууд бас зөндөө байгаа. Одоо жишээ нь нөгөө Ken гээд одоо алдартай моторын лап байгаа. За Ken гэдэг лап маань одоо Comoro гэхэд одоо миний баримж байгаа нэг 3 сая төгрөг орчим байгаа. Энэ чинь бас хэд хэд юм байгаа шүү дээ. 4 5 юм байгаа шүү дээ тий. 5 6 шиг юм байгаа. Тий. Одоо эндээс ингээд харагдаж байгаа шүү дээ. Ken гэдэг одоо энэ. Тий энэ шүү дээ. Одоо сток нь бол одоо чинь хуунцар сайжруулсан хуунцар гэдэг. Гэхдээ өндөр ачаалан дээр бол одоо хугарчдаг юм асуулт. Тий. Одоо конситгэл зүгээр л ингээл амар хөдөлж байгаа шүү тий. Өөр харагдахгүй зөвлөгөө link гэдэг компьютер байгаа ECU. Тий. За link гэдэг компьютер нь одоо Монгол мөнгөөр ойролцоогоор нэг Монголд ирэх зардал нэг 5 сая төгрөг байгаа. Тэр компьютер юу яаж өгдөг өгөх зорилт яах гэж өгөх зорилттой гэдэг вэ гэхээр ерөөсөө л энэ моторыг яг 100% потенциалаар нь ажилуулах зорилготой байдаг гэсэн. За энэ бол одоо нөгөө Aeromotive-ийн юу хэлээ дээ. Ер нь орж ирдэг. Энэ чи юу лээ? Aeromotive-ийн регулятор. Регулятор. За энийг эзэн байна. За Батлауг BBC crew Батлауг. За ерөөхдөө машинаа бол маш гоё бэлдсэн. Одоо энэ жил Dragon дээр үзэн тий. Тэгнэ. Яг энэ машиныг бэлтгэхэд бас айгүй олон эзэн дамжиж тоноглогдсон юу нь бол. За өмнө манай нөгөө Мөнхбат гэдэг залуу 0083 гэдэг GC8 дээр тоноглож ирсэн. За би энэ машиныг аваад энэ бас сетапуудыг илүү сайжруулж бас нэмж тоноглож ирсэн. За дараа манай Батлауг маань Бамбуу маань аваад бүр илүү ингэ тоноглосон. Одоо ер нь одоо байж болох одоо хамгийн өндөр одоо тоногл гэж одоо хэлж болохоор л машин болчиход байгаа. Одоо үлцэнүүд нь хамар доторхой нэг гоё зэгцэлж байна. Яг бас харахад ихтэй гайг байна. Жоон жижигхэн нэг зэгцэл хийж тийм. Косметик нөгөө үзэмж талаас нь бас нэг жоохон янзлж байна. Гэтэ ер нь бол хурд явахад бол нэг үзэмж бас хамаагүй л дээ. Тийм шүү дээ тий. Одоо энэ кондишн байхгүй шүү дээ. 100 мөн тэгээд ингээд одоо кондишн 100 бол тэгээд шаталж байгаа. Машинд бол кондишн бол шаардлагагүй. PC-ний EC зааж тавина. Аккумулятороос хойшлоо гаргацсан. Чи аккумулятор гэдэг. Тийм шүү дээ тий. Oil cooler. Юу шээ? Oil cooler энэ аюу. Oil catch tank. Oil catch tank шүү дээ. Хойно багажинд бас нөгөө юмуд байгаа. Багаж байгаа гэж. Метанол байгаа. За метанол байгаа, аккумулятор нь байгаа. За ер нь бол энэ нөгөө WRC гоё наалттай гадна талаас холоос тий. Одоо ингээл харагдчих штэ. Энэ их гоё наалтаа бас тэгж байгаа. Чи одоо бэлтгэл юм баг. За энэ энэ дотор байгаа юу? За энэ дотор одоо миний хийсэн спирт байгаа. Метанол байгаа тий? Юу байгаа? За нээжлэх юм уу? Метилийн спирт байгаа. Нээжлэх үү? Бодно штэ. За энэ дотор метанол гэдэгт ажилладаг байгаа тий сая бол. Өвөл бол ажиллах шаардлагагүй шүү тий.
Ер нь энэ дотор бол ингээд юм байдаг. За жоохон байна те. Тэгээ талдаа байна. Аа үнэрч те. Металли спирт хийдэг. Тий. Энэ хөлдөхгүй үстэй. Нөгөө металли спирт болохоор хөлдөхгүй. Энэ чинь 98% спирт байхгүй. Оо ингээд хойш шиг. Энэ чинь аккумулятор гаргаж чаа. Аккумулятор гаргадаг шаардлага нь юу гэхээр урд нь хамар дээр бас айл болох тоноглох үед зай муутай байдаг. Зай айл болох гаргаж байгаа гэсэн. За энэ болохоор нөгөө тэр яг төрний тэр нөгөө метнолыг ингээд шахдаг одоо ноцоос тий. Эндээс бүр ингээд шаланг одоо уц бүх юм яваад уршаа хамарлуу явж байгаа. Made in USA гэрээ. Хамарлуу яваад тэр нөгөө агаас өгч түрүүнөө ярьсан тий. Цацж байгаа. Тэр цацгатаа бас айгүй гоё олон янз бошуутай байдаг. Бошуунууд нь ингээд хөөдрүүлж цацгаа. Тий. Тоосруулах уу тий. Гоё хөөдрүүл цацгаад мотор дуугаа бас олон бас арай өөр байдаг. За эндээс ч өөр юу вэ? Өөр чи юу лээ? Үзүүр ямдгийн сонсон бас. Энэ чи энэ харагдаж шүү дээ. Плицийн Нурспек. Энэ чиг хойшоо ингээд тэр чигээр 3 инч шүү дээ. Downтэй, manifoldтэй тий. Turbo back юм биш үү? Тэгэл. За өөр чинь одоо энэ байна. Ани ийм хэвчээ Өөр чинь байна. одоо нэмэгдэж хийх юм гэх юм бол 4 инчийн фимиг тавигдана. Фимиг томруулна шүү дээ тий. Тэгээд oil cooler тавина. Тэгээд Toyo R888 гэсэн дугаа 17 тий. Тэгээд ерөнхийдөө өгч байна. Энэ чинь нэг айгүй чухал юм байдаг. Одоо нэг драг буюу шулуун зам уралдаан. Ер нь ингээд тойрог уралдаан ч тэр энэ AFR гэж юм байдаг. Одоо машин асааг болохоор яг ингээд тоо үзүүлэх заахгүй байна. Энэ дээр яадаг вэ гэхээр агаар болон AFR гэдэг нь болохоор air fuel ratio буюу одоо агаар бензиний одоо харьцааг зааж өгдөг. Тэр харьцаагаараа яадаг вэ гэхээр яг жигдхэн агаар бензин хоёр яг 50% та 50% хэдэн хувьтай яаж харьцаж орж ирж байгаа гэдэг айгүй чухал байдаг. Хит одоо бензин хитүүл баяжин тий. Ядуурж бас болохгүй. Баг үед ядуур нь одоо монголчууд ярьж ядуур нь баяжин гэдэг. Тэгэхээр яг нөгөө 11.5 4 тий хамгийн гоё тооч нь тий. Хамгийн одоо дундаж тоогоо энэ дээр хянаад явдаг гэсэн. Тэгээд дээр бас тэр нөгөө урд нь айгүй олон янзын нөгөө гейж буюу одоо нөгөө хянахууд байдаг. Тэдний чинь аваад одоо угаасаа чинь гейж шаардахгүй болчихсон тий. Одоо бол яг шаардлагагүй болсон байна. Линк компьютер нь өөрөө бүх юма зохицуулна. Одоо байж бол хамгийн ухаалгаар ажиллана гэсэн. Одоо шууд компьютер залгаад бүх юм гараад ирж тий. Тэгээд патент залгаж болно тий. Гэхдээ тэр ер нь бол хянж явах шаардлага байхгүй. Яг компьютер цаанаас автомат бүх юма зохицуулна юм гэсэн. Ямар нэг юм доголдолтой, ямар нэг асуудалтай гарвал машинуудаа аль болох ингээд сейф мод дээр тий. Бүр болохгүй бол машинаа шууд унтраадаг юм. Ерөөсөө 5 сая төгрөгийг зардал чинь тэгэл ингээд тий машинаа сейфтэй болох гэсэн л шүү дээ. Өндөр одоо ингээд бензин алдаад айсвал ус халаад өөр юу тий тос хитрхийн өндөр даралт айсвал тосны даралт унах ч юм уу бүүст хитрхийн өндөр одоо замбрааг орж ирж байгаа тохиолдолд компьютер нь өөрөө ухаалгаар бүх юмудаа хаадаг, зохицуулт хийдэг. Бүр эцсийн шатанд болохоор унтраадаг гэсэн машинаа унтраадаг. Nice. Окей. За манай ингээд 76-ны алилыг тайлбарлаж өгсөн Батамартай баярлалаа. Батамар болохоор өөрөө одоо уралдаанд оролцож байгаа. Сая гараанаас 2 дугаар байраар Семи рүү орсон. Семихээс уралдаад Гранд байр эзлэх юм бол Гранд руу ороод Грандаас 1 2 3 дугаар подиумыг үзэлцэнэ л гэсэн үг шүү дээ. Одоо аль болох үзнэ. Өнөөдөр анх удаа орж байна. Анхны удаа шүү дээ. Анх удаа одоо Ice Cross буюу одоо нөгөө мэргэжлийн ангиллын тэмцээнд орж байна. Гоё байна. Манай про айгүй гоё гоо. Сая явахад бол үнэхээр явдлын бол харлаа гоё юм. Нэг про 2 ангиллууд орж исэн. Яг одоо сонирхогч гэх юм уу те сонирхогчийн тэмцээнд ордог гэсэн. Одоо нөгөө мэргэжлийн ангиллд ордог гэсэн байна. Бас их зориг хүрсэн. За баярлалаа бро. За ингээд видеого энэ өөр төр завсарлаа. За одоо раллигийн гранд бишээ семи финал 2 гараатай. Манай Батама. За бэлнэ үү? Одоо энэний дараа ястэй тий юу? Одоо шууд гарах чинь. Шууд гарах чинь аа. За амжилт тандаа. Баярлалаа. За. Өчтөр зориулаад байсан машин шүү дээ. Гэ хадаас мадаас тавьчихсан. Гоё шүү дээ. За сүүлийн Ice Cross финал. Жохон дийш очих. Тэгээ. Жохон дийш тэтгэв. Дөрүүдээ багтуу. Манай балешгууд. BBC-ийн балешгууд. Аа.
Болсоо гэж шүү. За, гэж байна. За гарсаа. Яа, дөрүүлээс сайхан ч бичиж байна. Одоо шахах. Гой. Манай өнөөс. Юу мэдээ загас гэсэн өөр юм. Гайхалтай. Гой явж байна. За, нэгдүгээр байранд Пүүжи явж байна. Гой явж байна. За, хоёрдугаар байранд Ариука явж байна. За, гуравдугаар байранд Батама явж байна. Гой гад. Гоё штэ. За энэ гуравч. Тэр нь бинээс тасраа явж байна. Тэр 1 2 3 алдалгүй барай явах юм бол яг энэ байраараа дуусгахаар байна. Гоё явж байна. Үнэхээр гоё явж байна. За. Одоо гайг болчихгүй. Нэг л юм болох байжлаа сая тий. За нэгдүгээр байранд Ариука. Дахиад юм уу? За баярыг Ариукад баярыг. За хоёр Пүүжи. Оо. За манай Пүүжи машин нэлээд халсан байна. Гой. Унтраа. Нэг юм задарсан юм уу? Антифриз. Оо, тэр юу нэ? Антифриз гамг антифриз гооччлоо. Усны ажил. Оо! Эй! Яач? Гоштэй. Юу нэ? Хэдтэй рүү? За, гоё хөш. Янзи. Мотор хатсан уу? Гайгүй мотор. За энэ антифриз нь ингээд тэрчгээрээ хойцсоо. Дөрөв угаасаа жоо суугаад ирсэн. Ийм болсон байна. Үнэхээр сайн ордлаа гэхдээ. Янзи. Гоё тэмцээн боллоо. За манай 2-3 дахь байрыг авлаа. BBC. За. Ийм хэлсэн байна. За Ариуката баяр үргье. Тамаа түрүү. Гэртаа өндөрч байна. Антифриз. Түрүүгээ хоош маргаад бүр цаашаа нисдэг. Антифризгүй баах явцсан мотор нь гайгуугаа сайд хэвчээ. Гайгуухаа.
За манай зохион байгуулагчид. Гоё тэмцээн зохион байгуулсан. Систем members админуудаа баярлалаа. Оролцсон хүмүүс бүгд баярлалаа. Сүүлгээ яалчгүй. За. За сайхан боллоо оролтоо. Батуур яагаад? За баяр үргээ. Сүүлдээ тоорлоо шүү дээ. Тооцлооч. Чи тийм зүгээр илүү тооцсон. Тий. Илүү тооцсон. Юу санагдаж Улаандаа тойрцсон. Улаандаа яатсан нөгөө явж хөрөх гэж. Чинзоогийн хий бол. Тэний хий болчих уу? Чи ямар костюм байна? Бертага шатаад. Тэг хооноос сүүлдээ хар утаа яад яваа. Бертага шатаад яваад. Хоормод шатаж юм би. Боорс дорч юм би. Амтсан дорог дээр бертаа. Шийдэх шал бэмээ. Хэрэгтээ ийм дүн дээр ахмал энэ твит лаа шаачмаар. Дисктэй сурах. Муураад салаад муураад ингээ дисктэд ингээ ахиул яваа. Тэндээс анхаар яг эргэлтүүд үзэж чадчих. Удаа чугасаа уснаад тэгэл муураад. Яг улаан дээр тулаа. Чаас алцсан. Тийм шүү дээ улаан дээр тулаа. Тэгээд шулуун гişгөө 5000 дээр алга болчихвол аваад гიშгээд зүтгээд. Ярик ингээд шил цаадаа ингээд гэсэн юм уу те? Би юу ч харахгүй явж байгаа юм. Харахтаагаар шагаа. Энэ асаа юм болчихоо. За. За ингэ байрууд цомууд. За, Ариука нэгдүгээр байранд орсон. Хоёрдугаар байранд Пүүжи орсон. Манай BBC-гийн. Гуравт Батамар BBC-гийн. За, гайхалтай өдөр байлаа. За, одоо тэгээд шагналыг гардуулна. За, яц Christ Cross-ийн 2-3 дахь байрыг авсан. За, тэгээд Time Attack-ийн result нь гараагүй байна. Хэн яаж орсон тэр нь мэддэхгүй байна. Гэхдээ хичээж л оролцлоо манай хэд бүгд. Ёлоо. За. За. Одоо медаль гаргаж штэ анда. 2 оролт явах гээд. За. За. 85 дугаартай Пүүжи маань амжилттай оролтлоо. За Пүүжи влог явж байна. За сэтгэл санаа ямар байна? Дагуу. За энэ машин яалчгүй нэг жоохон тэгчлээтэй сүүл рүүгээ. Тэгээ машин сайхан байна. За манай BBC-ийн тамирч Пүүжи. Үрхэнэ гоё явлаа. Урамтай явж байна. Хиа. Манай BBC тамирч Батамар 3 дугаар утгаар байр. Үсмэс жоохон өрөөцөн байр. Тийм байр. Гайгүй наад гэхдээ. Ямар санагдаж байна? Гоё байна. Байр хэлсэн чи бүр ямар байна? Тэгээ ямар ч гэсэн байр зулгаачтай 3 дугаар байр болчихлоо. Анхны удаа нэлээд амжилттай орсон шүү тий. 3 дугаар байр гэхэд бас амжилттай. Тийм шүү дээ. Дараагийн юм дээр тэгэл оролцоод явна шүү тий. Бас бэлдэх юмнууд их байд юм байна. Энэ нэлээд шахах байсан баха тий. Тэгсэн. Ер нь нэлээд шахав. 7 хоногийн дотор бэлдээд орлоо шүү дээ. Юу? Босроо юу? Тэр минь биш таахгүй. Шүү. Асуусан. Юу яасан? Одоонд асуусан гүй. Аврагын одоо энэ жилийн трак рекордын шагналыг гардуулан өнгөрсөн жилийн трак рекордын аврага баярсаахан өөрийн гарын одоо маш ховор нандин бэлгийг бичсэн байгаа. Энэ удаагийн трак рекорд раунд 2-оос төрсөн байна. 2 цаг 2 минут 49 секунд. Тодондоо амжилтаар 3 дугаарт Epic-ийн Нарандаа BBC нараа
За энэ нараад өгч байгаа энэ цагийнсээр бол WRC Такерагийн маш олон аваргуудын гарын үсэг цугларсан ховор нандин цуглуулгын зүйлсийг бэлгэж байна. За өнөөдөр сайкрос уртаны YouTube-ийн аваргуудын чанарууд Вибрээр Уурбэрэнд хорнигоо оноогоор 8000 дугаартай Пүр Баатар. Нэг ийм хөө болцлоо. Нэг ийм хөө болцлоо. За, нууц хөлдөг байж та. За, төгслийн видео. За. Мэдээд авч үстэй. Мэдээд авч үстэй. Одоо оронгуудаа харьцаа гэж. Энэ хүмүүсийг ингэдэг мараа нэг хараад ирсэн. За, ичээ. Энд 3 дугаар байр, 2 дугаар байр, 3 дугаар байр. За, 1 2 дугаар байр. За, тийчээ 3 дугаар байр. За, энэ радигийн 3 дугаар байр. За, 1 2 3 4 5 6 7 8 9 цаг юм байна. За. Хамт байсан хүмүүстээ баярлалаа. Ийхүү богийн хэмжээний видео өнгөд ингээд дуусгаж байна. Баярлалаа. Winter Time Attack 2024 WRX ST Memphis. Баярлалаа. Зохион байгуулагч нартай.